Дараагийн мэдээ 5 жилийн хугацаатай хэрэгжихээр төлөвлөсөн стратеги ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж тэр дундаа шатхууны нөөцийг төрөөс шууд хяндаг байх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Улсын хурлын эдийн засгийн мянган ороо хийж дэмжлээ. За ажилтны эрдэс баялагын сайд Дамжин Ямын боловсруулсан энэхүү хуулийн төслийг Улсын хурал баталвал шатхуун импортлогчдын бөөний агуулгад төр хяналт тавьж бодит хомсдлоо эсвэл зориудын хязгаарлалтуу гэдгийг газар дээр нь тогтоодог болно. Мөн шаардлагатай үед борлуулах хэмжээ хүртэл төр тогтоож 30 хоногийн нөөцийг бий болгохдоо компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох зохицуултыг хийдэг болохмаа. Аж ахуйн нэгжүүд маань саваа зээлээр авчлаа. За тэгээ байж итл нийлүүлэлт хангалтгүй болоод ирлээ. Тэр үед засгийн газар жишээ нь би бол төрийг энэ хяналтын үйл ажиллагаа хийж чадна гэж юусоо итгэхгүй байна л та. Тэгэхээр яг ямар хүмүүсүүд нь очиод ямар арга замаар юу хийж хяналтаа тавих гэдэг нь тэр процесс нь юу юм бэ сайдаа? Энд процессыг бол маш тодорхой ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад 1800 орчим шатхуун түгээх станцууд байна. Аж ахуйн нэгжүүдийн агуулгууд байна. Улаанбаатар хотод 280 орчим шатхуун түгээх станцууд байна. Энэ бүхэнд ямар чанартай хэр хэмжээний бүтээгдэхүүн очиод хэр хэмжээнд зарагдаад хэдэн үлдчихэд байгааг бид мэдэхгүй байгаа. Аж ахуйн нэгжүүдэд өөрсдөд нь бол хяналтын систем байдгийн байна лээ. За улсын хэмжээнд бид хаана юу байгаагаа энэ стратегийн бүтээгдэхүүнийхээ нөөцийн хяналт удирдлагыг бол мэдэхгүй. Хүн явуулж хянж. Их олон тохиолдолд шатхуун түгээх станцууд зарахгүй барьсан тохиолдлууд байна. Энэ сүүлдээ бас улс төрч нөлөөлөх нөхцлүүд үүсдэг. Тэгэхээр энийгээ бид нар бас хаана юу байгаагаа харж зохицуулалтаа хийж аль бүс рүү илүү түлхүү явуулах вэ, аль бүс рүү түлхүү явуулахгүй вэ гэдгийг хянахгүй бол сошиалор шуугсан нэг ийм л юм руу явчихад байгаа байхгүй. Бодит тоо баримттай болыг хардаг байяа л гэж. Тэгээ энэ хүнд үед одоо ийм хууль гарах нь бол зүг баха. Тэгээд дээрэс нь энэ сав суулгаа бэлтгэлгүй байх уу, сайлаа бэлтгэхэр сав бэлтгэж маш зөв. Тэгээд өөр их усүрүүд хайж сав бэлтэж байгаа байлгүй. Бэлтэх байлгүй. Одоо ингээд хөнгөлөлтөө зээл гарч байгаа гэж ойлгож байгаа.